Дэлгүүрийн касс, ATM, интернет банк бид бүгдийн байнга хэрэглэдэг зүйлүүд. Харин та үүнийг аюулгүй ашиглаж чадж байна уу? Нэгдүгээр, картын нууц дугаараа аюулгүй байлгах. Та дэлгүүр болон үйлчлэгийн төвөөр үйлчлүүлэхдээ кассын ажилтнанд нууц дугаараа зүгээр л хэлчихдэг. Энэ мөчид хэдэн хүн таны нууц дугаарыг сонсож байгаа бол гэж та бодож үзсэн үү? Ийм учраас өөрийн нууц дугаараа дотны өндөж бүү хэлээрэй. 2. Гинэн итгэмтгий байдал. Хэн нэгэн танихгүй хүн таны данс руу мөнгө шилжүүлж ATM-ээр гаргуулж авъя гэж асууж байсан нь. Хэрэв та зөвшөөрсөн бол мөнгө угаах гэмтрэгтэн болсон байж магадгүй. Бусдын гуйлтанд итгэж дансаа ашиглуулах нь ийм л эрсдэлтэй. Таны дансаар зөвхөн таны орлого зарлал хийгдэх ёстой. Нэмж хэлэхэд залливчид ихэвчлэн өөрийгөө өрөвдүүлэх, итгэл төрүүлэх яриагаар таныг ятгадагдгийг бүү мартаарай. 3. Энгийн байх дэндүү өрсөлдөл. Одоо хүртэл өөрийн дотны хүний төрсөн өдөр, хоч, нэр, автомашины дугаар гэх мэт энгийн тоон үсгээр захим хаяг, интернет банкныхаа нууц үгийг зохиодог хүмүүс байсаар л байна. Үүний эрсдэл маш ойлгомжтой. Хэрэв та энгийн нууц үг ашигладаг бол энэ бичлэгийг үз дуусныхаа дараа нууц өгөө солихыг танд зөвлөе. 4. Нэгтэлтгүй холбоос хаягууд. Захим орчин хөгжихийн хэрээр захим заллингийн эмтрэгч гэсэн хөгжиж байгааг та мэдэх үү? Имэйл хаягаар ирэх элдв янзын холбоосууд, фэйсбүүкээр байнга явах, хүний сонирхол татсан гарчигтай элдв янзын санжаанууд бүгд баталгаатай бичлэгийг санаарай. Холбоос бүхний ард таныг заллигч тэгж хүлээж байдаг. Нэвтэрч орох холбоос бүхнээ та баталгаатай эсхийг нэвтлээрэй. За энэ үйлдэлүүдийг хийснээрээ та өөрийн дансны аюулгүй байдлаа хангалттай хэмжээнд хамгаалж чадна. Энэ хүрээд миний зөвлөгөө дуслаа. Яглах тусам аюулгүй. Санхүүгийн луураас сэргийлээ.